Тэгний шээс үрээд. За сайн уу? Нэмжаа байна. Сентлийн мөнгөн гуйлга хариуцсан захирлаар ажилладаг. Сентлийн гол нүүр царай бол мэдээж хэрэг бүтээгдэхүүн үйлчилгээ өөрөө. Тэгээ бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүстэй хүргэж байгаа манай харилцагчийн үйлчилгээнийхэн үргэлж фронт дээр номер 1 хүргэж идэг. Тэгээ дараа нь ард нь ажиллаж байгаа баг хамт олон бүгдээрээ орж байгаа. Бүгд одоо хөгжүүлэгчгүй бол Сентли байхгүй. Ард нь ажиллаж байгаа маркетинг бол Сентли байхгүй. Бүгдээрээ Сентлигийн нүүр царай. Гэхдээ хамгийн илүү нүүр царай нь харилцагчийн үйлчилгээ гэж бодож байна. Айггүй сайн удирдагч штэ. Бодлоо. Сураад явж байгаа. Шууд би өөрийгөө би биш бусд нь намайг дүгнэх байх гэж бодож байна. Хичээж байгаа. Гэхдээ сайн муу сайхан мухай зөндөө талууд байгаа бах. Тэгээд цаашдаа сайжрсаар л байх болно гэж найдаж байна. Одоогоор манайхаа одоо дараагийн удаад юу гэж муулах юм байгаа. Тэр хэдээс асахгүй юу? Сайн байцгаана уу? Халуунаа байна. Сентли олон улсын мөнгөн гуйлгын данс бүтгэж хариуцсан ажиллагаа байна. 10 жил бол надтай тиймж сайн байгаагүй. Гэтэ тиймж муу байгаагүй. Бурхтуудын ажууд бол бурхан бол биш. Гэхдээ ажлынхаа хэмжээнд бол хэмжээндээ ажиллажнаа. Яг өдөржингөө тоо харахад бол ер нь бол уйдгартай. Яг хурдан ичгээр нэг тийм уйдгартай тийм үү? Сайн байна уу? Намайг Алтан Туя гэдэг. Сентлийн олон улсын мөнгөн гуйлгын аппликейшны маркетинг менежерээр ажилладаг. За сайн байна уу? Сентлийн маркетинг ажилтан Ганс Хүү. Хүн ер нь ингээд тодорхой төвшөнд ингээд хүн ер нь ингээд байнгын креатив байна гэж байдгүй. Ингээд тодорхой төвшөнд хүрэхээр креатив санаа нь ингээд блоклогдно гэж байдаг. Тэгээ тэр үедээ ер нь за би амар зөвлөхөө өгөөчлээ тий. Би яг энэгээр за ер нь креатив ер нь аливаа зүйл дээр амьдрал дээр шигсэн креатив байхыг хичээдэг тийм юм байна. Яг орой унтахын өмнө яг ингээл унтах гал айгуугай амгалан тавин байдал гинт дон гэж орж ирээл тэгэл тэрийгэ мартахгүй тулд яг өөрийнхөө ингээл ашигладаг нөт дээр ч юм уу бичиж ирээ маргааш нь тэрийгэ төлөвлөгөөн дээр бичдэг. Үнэ за ер нь зураг авалт видео контент хийхээр бол инфлюенсерүүдтэйгээ холбогдно. Тэгээд ер нь уулздаг. Тэгээд за ингэ болчихтой. Яг бодож явдаг юм айлгч байгаа болчихлоо. За. Ер нь бол уцаар л хоолойг нэг сонсдог доо. Ер нь бол манайх нөгөө гадаадд байдаг хүмүүс рүү чиглэсэн учраас гадаадд байдаг инфлюенсерүүдээс аягүй холбогддог. Тэгэхээр тэр хүмүүстэй нөгөө нэг уулзахад бол жоохон хэцүү байдаг. Тийм учраас уцаар холбогддог ч юм уу, мэйлээр л ер нь хийхтэй холбогддог. Гэтэ бас огт бол уулзддаг бол биш. Нэмэлтэн да. Сайн байна уу? Сентлийн дизайнер болгон байна. За бич. Ер нь бол хувь хүний онцлог ер нь янз бүрийн л хүмүүс байдаг. Өдөрч ордог, оройч ордог. Миний хувьд л ер нь бол оройн цаг харилж ер нь. Намайг Эрдэнэт лагдаг Сентлийн хөгжүүлэлт хариуцж ажилладаг. Сайн байна уу? Намайг Амарснаа гэдэг. Сентлийн мөнгөн гуйлгын системийн хөгжүүлэгч байна. Сентли гэдэг утгаар нь бол яг олон улсын зах зээл дээр ажиллах Монголын систем гэдэг утгаар нь бол баяртай хүлээж авсан. Сайн байцгаана уу? Сентли олон улсын мөнгөн гуйлгын харилцагчийн үйлчилгээний ажилтан Үрцэг байна. Сайн байцгаана уу? Сентли олон улсын мөнгөн гуйлгын үйлчилгээний харилцагчийн үйлчилгээний ахлах болон байна. Ер нь бол хэрэглэгчтэй уцаар холбогдох үед яг ярианы өгөөндөө анхаардаг. Тэрнээс бол ажил дээр бол өөрийнхөө хэрэгтэй. Үгүй би угаасаа гоё олоотой болохоор дандаа л гоё ирдэг.
Сайн байцгаана уу? Намайг Сар Чимээ гэдэг. Сентлийн гадаад харилцаа хариуцсан менежерээр ажилладаг. Одоогоор WeChat-ыг хариуцж ажиллаж байгаа. Биш байнга явдаг шүү дээ. Гадаад руу танилтаар одоо ер нь хил хаалттай болохоор явахгүй байгаа. Тэрнээс л явна гэж бодож байгаа. Үзээгүй. Ямаар л биш. Үгүй. Одоо нөгөө WeChat-тай харилцаатай байгаа учраас хятадтай чинь цагийн дөрөв байх. За сайн байцгаана уу? Сэнлийн мөнгөн гуйлагын бүтээгдэхүүн үйлчлэл хариуцсан менежер Сүрхүү байна. Садаг үнснээ хөөрхөн гэдэг игдүүтэй гэдэг. Алтан туяа. Алтан туяаг яагаад үнсэх гэхээр хамгийн хажиг хамгийн цочомтгой тийм болохоор зүгээр өдөөч алтантайг үнсэн. Бусд нь баг тэгж юу гэдэг. Бусд нь бүр тэгж өөрөөр хүлээж авахгүй хаа. Буцаад үнсмэсэд аягүй балаарна. Заавал үнсэх гэсэн. Ерөнхийдөө тийм юм жоохон дургу хажиг хүн байгаа. Үнснэ гэвэл гэхдээ эрэгтэй хүнийг л үнсэн дээрэлгүй дээ. Тэгээд нэг олддгоо булганыг үнсчихдээ юу? Үгүй халуун нэг ч юм болов тийм арьсан нэг тийм чиглэг хожиг шиг нэг тийм хурж үзмээр санагддаг. Нэг хүний биш бүгдээрэн гин үсмээр байна уу? Нэр. Тийм боломж олдох юм бол мэдээж эсрэг хүснэ л үнсэн шүү дээ. Манайд ч хоёр л хэрэгтэй байгаа. Хоёул ингээл үнсэндээ. Ажиж байгаа бодох юм байна. Ер нь бүхэл өдөртөө дуртай байдаг да. Хүч тавтах штэ. Тавтахад дургу хүн байд юм уу? Тавтгал гоё өстэй. Дөрөвт өдөр. Оройн нэг арга хэмжээ болоод идэв. Нэгтлэн бодогчоор ер нь сайлгасан баг. Яагаад гэвэл ер нь 10 жилийн математикийн хичээл сайн байсан болохоор. Би дизайнертай, UX UI дизайнертай. Ер нь яхаа бас тэрлээ имийг ер нь сонирхдаг. Тэгээд яхаа тэрэн дээр мэрэгших гэдэг ойлголт бол яхаа төвхтэй. Гэхдээ яг нэг хийгээд үзээд яг ямар байж болох уу гэдэг бол өөрийгөө сэрэх ч юм те. Тийм зүйл бол сонирхолтой. Одоо нэг аппликейшн хөгжүүлэгч нарын ажлыг сайжруулж үзвэл сонирхолтой явах бол бодож байна. Яг Сэнлийн мөнгөн гуйлагын газар дотроо бол хэн ямар ажил хийдэг вэ гэдэг бүгдийг мэддэг учраас одоо жоохон веб хөгжүүлэлт, нэг аппликейшн хөгжүүлдэг хүмүүсийн ажлыг гэвэл сонирхолтой байх. Ажлынхаа нийт хамт олондоо 2 жилийн баярын мэнд хүргэе. Энэ хугацаанд хамт байсан хэрэглэгчдтэй мөн баярлалаа. Цаашдаа бүгдээрээ алаад өгнө. За ингээд манай хамт олон болохоор амар юм гоё гэр бүл шиг байдаг. Тэгээд би өөрөө бараг жоохон болохоор ингээм айгүй эрхэлдэг ажлынхандаа. Тэгээд 2 жилийн баярын мэнд хүргээд бүгдэнд нь хайртай шүү гэж хэлмээр байна. За дээрэс нь манай аппликейшнийг хэрэглэдэг хэрэглэгч нартай маш их баярлалаа. Хэрэглэгч байхгүй бол Сэнлийн оршин тогтохгүй. Тэр учраас хэрэглэгч нартай бас 2 жилийн баярын мэндийг хүргье. За эхлээд 2 жилийн мэндийг хамт ажилладаг бүх хүмүүстээ хүргэе. Дараа нь бол нэлээд удаан хамт ажиллахыг хүсэж байна. Нэлээд удаан. За ингээд 2 жилийн хугацаанд ингээд бүгдээрээ хамтарч ажиллаж байгаа. Энэ бүхэнд ингээд найрсаг хамт олонтой ажиллаад ажлыг хийхэд бол маш урамтай байдаг шүү. Бүгдээрээ амжилттай байж чаднаа. За Сэнлийн маань 2 жилийн хугацаанд нэлээд олон харилцагчтай, байнгын харилцагчтай болсон. Тэгээд бид нар манай хамт олон Сэнлийн хэрвээ байгаагүйсэн бол бид нар одоо чинь ямар ч асуудалгүй харилцагчийн гүйлгээний ч юм уу ямар ч асуудалгүй байж болох байсан. Гэтэл бид нар харилцагчийн асуудлыг яаж шийдвэрлэх үү, яах уу гэдэг бол маш жаргалтайгаар асуудлуудтайгаа тулгарч байгаа. Тэгээд энэ хүртэл биднийг тусалж дэмжиж бүгдээрээ хамт нэг баг болж одоо энэ байгааг бүрдүүлсэн бүх хамт олондоо маш их баярлалаа. 2 жилийн баярын мэнд хүргэе. Цаашдаа бид нар бүр илүү их гоё юм руу явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид нарыг энд хүртэл хамт байсан, цаашдаа ч хамт байх үнэн ч харилцагч та бүхэндээ маш их баярлалаа. Бид нар
илүү гоё бүтээгдэхүүн үйлчлэгээ та бүхэндээ хүргэхээр хичээж ажиллах болно. Тэгээд бүгдэнд нь дахин баярын мэнд хүргэе. Cheers.